Итакагийн хаан Одиссей, Микений хаан Агамемнон, Троийн хаан Приам. За тэгээд Ахилл бол Фити хэмээх хот улсаас гаралтай гэд бүгдээрээ яриад байгаа. Тэгвэл эдгээр хот улсууд ер нь манай номын үйл явдал яг аль хавьд өрнөж байгааг одоо энэ газрын зургаас харцгаая. За энэхүү газрын зургаас та бүхэн Илиадагийн ертөнцийг харж байна. Манай эртний өмнөх 1200 орчим оныг дүрслэн үзүүлсэн байгаа. За ягаанаар тэмдэглэсэн нь бол Ахилл, Агамемнон, Одиссей, Диомед зэрэг манай одоо Грекийн талынхан за шараар тэмдэглэсэн нь бол Приам, Хектор тэргүүтээ Тройчуудыг дэмждэг Тройчуудын хамсаатнуудыг дүрсэлсэн байна. Тухайн үед бол яг Илиадыг бичгэд Хомерын зүгээс бол хот улсууд нь бүгдээрээ үнэхээр бодитоор оршин тогтнодог байсан. Ахилл болон бусад одоо хаадын дөрүүд бол бүгдээрээ зохиомол дөрүүд. Мэдээж бурхад гэж байхгүй. Газрын зургаас харах юм бол Ахиллийн одоо төрсөн нутаг бол энэ хавьд Агамемноны Микенэнд харагдаж байна. Доошоо урагшаагаа яваад Менелаийн Спарта, за Одиссейгийн Итака бол нэлээд хоол зайтай байгааг та бүхэн харж байгаа. Эгийн тэнгисийг гатлаад Трой хот эгийн тэнгисийн ирэг дээр байна. Трояс дээшээгээ жоохон явах юм бол Мармарын тэнгис, цаашаа үргэлжлүүлээд Мармарын тэнгисээр яваад ах юм бол одоо бидний сайн мэдэх орчин цагийн Стамбул хот байгаа. За тэгэхээр Трой хот бол орчин цагийн Турк улсын баруун одоо өмнөд хэсэгт оршдог. Одоо хүртэл туйрыг нь хэрвээ та хүсэх юм бол очиод үзэж болохоор юм бэлээ. За мөн маш азгүй хот юм шиг надад санагдсан. Маш олон удаа дайнд одоо өртөж, ялагдаж, сүрж, балхас болж түүн дээр нь дахин хотын туйран дээр шин Трой хотуудыг барьж байгуулж ирсэн. Яг одоо Турк улсын Чанаккале гэх одоо аймагт гэх юм уу очиод үзэх юм бол Трой хотын балгасан байгаа. Гэхдээ тэр Трой хот бол бидний өнөөдрийн номон дээр ярих Трой хот биш. Тэрнээс одоо нэлийн хойшхноо дахин барьж байгуулсан Трой хотын балгас гэдэг юм бэлээ. Газрын зураг дээрээс та бүхэн саарлунгийн сум заасныг харж байна. Энэ сум ямар учиртай юм бэ гэхээр грекчүүд буюу одоо манай ягаан талынхан маань Трой руу дайрахаас өмнө Агамемнон хааны тушаалаар одоо энэ нийт грекийн холбоотон улсуудын 1188 хөлөг Аулис буюу монголоор бол Авлида гэж орчуулад байгаа. За энэ Аулис далайн ирэг дээр бөөнөрөд цуглараад нэгэн зэрэг асар их сүр хүчийг үзүүлэн Трой хот руу дайрахаар шийдэн Аулис хэрхэн цугларч хэрхэн Трой руу явсан замыг нь энэ саарл сумаар үзүүлсэн байна. Ахиллийн хувьд цэргийн бусад хүчинтэйгээ буюу Агамемноны цэрэгтэй энэ Аулис дээр ирээд нийлж байгаа. Ахилл 50 хөлгийнхоо хамгийн уртлын хөлөг дээр нь гарч ирж зогсоод Аулисын эрг ойртох үед Агамемноны болон бусад хаадын дайчид аль хэдийн Ахилл ирчихэн гэсэн сурхийг сонсоод бүгдээрээ далайн эрэг дээрээ гараад Ахилл ирж гин Грекийн хамгийн шилдэг баатар Ахилл ирж гин хэмээн хоорондоо ярилцаж маш их чимээ болж догдолж хүлээж байгаа. Ахилл хөлгийнхаа хамгийн урд дээр гараад алаахад яагаад ч юм түүний дээрээс ингээд яг гэрэл тусаад байгаа юм шиг үс нь илүү гялцаад байгаа юм шиг арьс нь илүү өнгөлөг булчин нь илүү том. За тэгээд өмөргөр нь илүү гоёор ингэж намирж байгаа юм шиг Патрокл харагдана. Үүний учрал Фетида дайрах үүгээ илүү одоо сүрж явхаатай харагдуулахын тулд дид шидэ ашигласан байжээ. За далайн хэрэг дээр Ахилл болон Одиссей, Диомед тэргүүтээ баатрууд ирээд бусад одоо Агамемнон, Менелай, Нестор зэрэг хаадуудтай уулзж байгаа. Хаадуудтай уулзаад Агамемнон яагаад ч юм Ахиллыг ингээд өөрөө өмнөө сөөгдөхийг хүлээсэн байртай байдаг. Гэтэл Ахилл сүгдэхгүй. Агамемнон бол үүнийг хараад нүүр ам нь татвалцаа сонирн болж байгаа юм. Одиссей түүнийг харангуйтаа нөхцөл байдлыг зөөлрүүлэх гээд Ахилл ханхуу та Агамемнон хааны өмнө өвдөг сүгдэж хүндэтгэлээ илэрхийлж байлдааны туганд орно үнэнж байна гэдгийг илэрхийлээ гэхэд Ахилл бол би танаа зэрэгт туслах гэж ирсэн. Та бүхэнтэй нэгдэх гэж ирсэн. Түүнээс биш Агамемнон хааны засаг захиргаанд орох гэж Агамемнон хааны албат болох гэж ирээгүй. Тийм учраас би түүний өмнө сүгдэхгүй гэж хэлж байгаа. За ингээд ер нь бол Ахилл Агамемнон хаан хоёрын хооронд хагарал эхэлнэ. Ахилл Патрокл хоёр нэг майханд нэг орон дээр унтахаар болно. Шүн дунд унтжсэн чинь Патроклийн бүр амьсгалан давчтаад амин тэмцээс ирж байгаа. Хажууд унтж байгаа Ахиллээ харсан чи Ахилл нь хөрхи хөлсөндөө нэвт норчихсон унтжээдэг. Яагаад ингэж унтах болоо? Юу болваа гэтэл салхи байхгүй болсон байдаг. Аулисын энэ ирэг дээр нэг ч салхихгүй болоод
2-7 хоног өнгөрч байгаа. За энэ хооронд бол цэргүүд мэдээж маш их төвчээргүүтэж, тавгуутаж эхэлнэ. Баян чанелыг Трой хотыг дайлаар мортож бөө ол замаг авах гад зүс нь хөрчгсөн байсан цэргүүд Аулисын иргэдээр ингээд юу ч ихгүй 14 хоног болонгууд ихэндээ бол уйдж байгаа. Дараа нь хоорондоо хэрэлдэж уралдаж янз бүрийн зодон цохион болно. Сүүлдээ бүр тэр хар халганд ямар ч салхигүй болоод ирэхээр амь тэмцээд бүгдээрээ энэ тэнд дээшээгээ харж айгалж эвтгэхээс өөр хийх зүйлгүй болно. 14 хоног хүлээсний дараа Ахилл ээжтэйгээ уулзахаар явна. Ээжтэйгээ уулзж ирээд олж мэдсэн зүйлээ Патроколд хэлнэ. Бурхад хилгэнсэн байна. Аль бурхан гэдгийг нь мэдэж чадсангүй. Гэтэ өргөл барьц зургах ёстой болсон байна гэж хэлнэ. За тэгээ Агамемнон хаан дээр очиод бурхан хилгэнсэн байна, өргөл барьц зургё гэж Ахилл хэлсэн боловч Агамемнон хаан нэг л хөдөлж өгөхгүй. За ингээд 1 сар өнгөрнө, 2 сар өнгөрнө, бүх хүний төвчээр алдагдаад эхэлж байгаа. Сүүлдээ Ахилл очиод Агамемнонтой нилээд хүчтэй шаардлага тавихад Агамемнон хаан за тэгвэл би өөрийн их тайлагчаа дуудаж авчираад асууя гэж хэлнэ. Их тайлагчаасаа дуудаж асуухад их тайлагч бол Артемис бурхан ууралсан байна. Трой хотод болох ч байгаа дайнаас болоод маш их цус урсна. Энэ цус бол Артемис бурханыг уурлуулжээ. Өргөл барьц зургах хэрэгтэй гэж хэлнэ. За ингээд цэргүүд салхилуулахын тулд өргөл барьц зургах ажиллагаанд орно. Өргөл барьц гэхэлэр ер нь яадаг юм бэлээ? Айгүй хэм хонь малыг ингээд бөөнбөөнөр нь алдаг. За дээрэс нь дарс хоол хүнсийг Артемис зориулаад одоо өргөж гинөө гэж бид нар нөгөө уул хаданд овоонд юм өргөдөшөөл тэгж өргөж байгаа юм байлээ. Өргөл барьц өргөхийн өмнөхөн Агамемнон хаан Ахиллыг дуудаад Ахилл чамд би маш их одоо нэр хүнд гавьяа өгч гинөө. Чи миний охин Ифигениата гэрэл гэж хэлэхэд Ахилл бүр гайхчихна. За нэгдүгээрт нь Патрокол тайртай байгаад байдаг. Хоёрдугаарт нь өөрөө аль хэдийн Дейдамея гэд бүсгүүтэй ерөнхийдөө бол гэрэлсэн. Ээжийнхаа үгэнд ороод те. За 3 дугаарт нь бол гинэт юм гэрлэлт ороод ирвэ гэд. Гайхаад бүр юу ч хэлж чадахгүй ангаагаа байжсэн чинь нөгөө Агамемнон ч нугасаа ааштай хүн юм болохоро бас л ингээл хилэгнээл хөмсгөө зангитал эхэлнэ. За Одиссей гэж сэргэлэн гар нөхцөл байдлыг бас зөвлөрүүлэхийн тулд дундуур нь орж ирээд Ахилл чамд Агамемнон хаан ийм их сайхан нэр хүндийг гавьяаг өгж явахад чи яагаад түнд баярлахгүй байгаа юм бэ? Харин ч өстой сайхан зүйл болох чинь дайнд мор тоосоо өнд бид нэр хорин үзэх нь шүү дээ. Ахилл чи харамсалтай нь их нэртэйгээ удаан одоо байж чадахгүй нэ. Ифигения энд ганцхан хончоол явах байх гэж хэлж байгаа юм. А тэгэнгүүт Ахилл Одиссей хэлэх гэсэн санааг ойлгоод энэ бол нэг тийм чухал зүйл биш, нэр төдий зүйл юм байна гэдгийг нь ойлгоод Агамемнон хаан танд маш их баярлалаа. Та миний хадам болно гэдэг бол миний хувьд нэр төрийн хэрэгээ гэж хэлнэ. За ингээд хэд хоногийн дараа Ифигения гүнж ирж байгаа. Ахилл болон бусад одоо цэргүүдэнд байгаа бүх хүмүүс өргөл барьцаа өргөхөөр бэлдэж эхэлнэ. Ифигения Ахиллтай гэрлэн гээд маш их баяр хөөр болсон ирдэг. Өөрөө залуу охин Ахиллийн талаар маш их зүйл сонссон. Ахилл бурхны хүүхэд дээрэс нь нэмээд царайлаг сайхан залуу грекийн хамгийн шилдэг дайчин гэж байгаа. Тийм учраас ийм хүндээ гэрлэх нь өсвөр насны охины хувьд бол мэдээж маш сайхан зүйл байгаа. Хамгийн гоё хувцас өмссөн бөөн баяр хөөр болоод ирээд цэргүүдийн өмнө зассан тайзан дээр гараад Ахилл руу дөхөө явж ирсэнаа гинэт хойшоогоо савж унж байгаа юм шиг болоод годроотод ингээ хойшоо унжиж байгаа. Юу болсон юм бэ гэсэн чинь Диомед хаан Ифигениаг хүзүүнээс нь барьж доошоогоо дараад Агамемнон бүснээсээ хутаг гаргаж ирээд өөрийнхөө охины гүрээний судсыг нь тас ирчихнэ. Ифигениад хөөрхий тэгээд юу болж байгааг нь ойлгохгүй нүдэн нээлттэй хэмээрээ маш их айдсыг харуулсан чигээрээ амьсгал хураахан тэрээ. Яг тэр үйл явдалтай ойрхон байсан цэргүүд бүгд гайхаад бүр шоконд орсон байжсэн чинь гинэт тэр хүмүүсийн хацрыг салхи илбэх нь тэрээ. Агамемнон салхийг өөрийнхөө хацар дээр мэдэрсний дараа Артемис бурханд бидний өргөл барьц таалагджээ гэж хэлнэ. Буюу өөрийнхөө охиноороо өргөл барьц өргөсөн тэр байжээ. Ахилл энэ явдлаас болоод маш их цочролд орж байгаа. Яагад гэл Ифигениагийн үхэл бол яг Ахиллийн нүдэн дээр болж байгаа. Ахиллийн харсан хамгийн анхны үхэл байж таардаг. За дээрэс нь өөртөө гэрлэн гэж хэлээд авчирсан охин ийм харамсалтай байдлаар амь насаа алдсан учраас хэд хоногтоо дуугаа хураагаад дүнсийгээд байнга л би түүнийг аварч олох байсан. Тэр надтай маш ойрхон байсан гэх мэтчлэн ярина. Патрокол Ахиллыг өрөвцсөндөө болоод Одиссейтэй очиж хэрүүл хийдэг. Та нар ингээд Ахиллыг хураад Ахиллийн гарыг цусан дүрчглээ. Ахилл тэрнээс чинь болж ямар их сэтгэл санаагаар хямарсныг та бүхэн мэдж байгаа юу гэхэд Одиссей баатар бол Ахилл хичнээн зөөлөн сэтгэлтэй, цэвэр ариун сэтгэлтэй хэвээрээ байгааг бид бүхэн харж байна. Гэхдээ Ахилл Трой руу хүн аврах гэж биш,
хүн алах гэж явж байгаа. Тийм учраас одооноос энэ сэтгэл зүгээ тийм зүйлдээ бэлдэж сурах хэрэгтэй. Хажууд нь байгаа үнэн ч одоо анд нөхөр Патрокл чи түүний түшиг тулгуур болох ёстой гэж хэлнэ. За ингээд салхилж эхэлсэн учраас грекийн цэргүүд маргааш өглөө эрт Троийг зарин хөдөлгөөр шийднэ. Хөлгүүд бол юм урт хугацааны аяллыг шууд далаа дээр хийж чаддгүй юм байна л да. Нэг өдөр ч юм уу 2 өдөр яваад заавал ойрхон байгаа ирэг дээр очиж хоноглох ёстой юм байдаг юм байна. Тийм учраас грекүүдийн хөлгүүд грекийн айрам тэнгисийн флот нь бол нэлээд хэдэн өдөр явж иж арай хийн нэг юм Троийн ирэг дээр ирнэ. Троийн ирэг рүү дөхөж ирээд харсан чинь Хектор болон Приам нар аль хэдийнэ цэргүүдээ далайн ирэг дээр байршуулчихсан. Бүгдээрээ зэр зэвсэг ном сумаа агсаад грекийн одоо хөлгүүд рүү онилоод байж идэг. Хектор өөрөө дугуйт тэрэгэн дээр суучихсан, морд хөллүүлсэн тэрэг байдаг шүү дээ, тийм ээ. Тим тэрэг дээр суучихсан. Далайн ирэг дээр ингээ хоёр тишээгээ цэргүүдийнхээ урдуур давхиал янз бүрийн тушаал зарлиг хашгираал байж гинэ. Хектор бол өөрөө юм морин үстэй дуулага өмссөн рахим тэм чирэг бедрүүн биетэй маш гоё бие авч явдаг цэг шулуун нуруутай тийм залуу байна гинэ. За нилээн дөхөж ирээд Ахилл жадаа шидээд Троийн цэргээс нэгийг алдаг. Хектор жадаа шидээд грекийн цэргүүдээс нэгийг алдаг. За энэ бол энэ дайнд дурссан хамгийн анхны хүмүүсийн цус. Грекийн цэргүүдийг нилээн дөхөөд ирэхэд Троийн цэргүүд мэдээж хүн хүчээрээ хүний тоогоор дийлэхгүй. Тийм учраас Хектор цэргүүддээ тушаал өгөөд Троийн цэргүүд буцаад хот руугаа явж байгаа. Гэхдээ ингэж далайн ирэг дээр хүлээгээд харилцан жад шидэлцээд ном сумаараа харуулцснараа яаж байгаа юм бэ гэхлээр грекийн цэргүүдэд бид нар бол тийм ч амархан бууж өгөхгүй шүү гэдгээ маш тод томруунаар илрүүлсэн хэрэг байна гинэ. Троийн цэргүүд буцаад хоттоо очоод хотынхаа үе таалгыг дангинталд өгчсөний дараа грекийн цэргүүд далайн ирэг дээр ирээд буудалж байгаа. Эндээ бол нэлээд урт хугацааны цэргийн хуаранга байгуулах ажил эхэлж байгаа. Ийм яг нөгөө хан хэрмээр хүрээлэгдсэн хотыг эзэлж авахд тийм ч хурдан байдаггүй учраас ерөнхийдөө нэлээд бас удна гэдэг байдлаар бэлтгэл ажиллаа хийж байгаа. Тэр чинь ингээ маш олон ажил байгаад байгаа байхгүй. Жишээ нь хиний цэргүүд тэр далайн иргэн аль хавьд нь байрлах уу? Хин хоорондоо отог болох уу? Хоолундаа яаж зохицуулах уу? Майхандаа яаж хуваарлаж явах уу гэх мэтчлэн энэ олон ажлын дараа тэр оройн нь хаадын зөвлөл хуралдана. Хаадын зөвлөл гэхээр манай том хаад Менелай, Агамемнон, Нестор, Одиссей, Диомед за дээр нэмээд Ахилл байна те. Эдгээр хаадууд болон хаадын зөвлөхүүд гэдэг хүмүүс хоорондоо хуралддаг. За Ахиллийн зөвлөх бол Патрокл. Үүнээс өмнө хаадын зөвлөл зөндөө олон удаа хуралдсан ч гэсэндээ ерөөсөө дандаа ахуйн чанарын зүйлс яриад байсан гинэ. За тэр одоо хотоос тэдэн цэрэг ирэх юм байна. Тэдний хоол хүнсийг ингэж зохицуулъя, цэргүүдээ ингэж хуваарлъя гэдэг ч юм уу. Майхан саваа ингэж хий барий гэдэг ийм зүйл яриад байдаг байсан. Өнөөдрийн энэ хаадын зөвлөлөөр бол хамгийн анх удаага дайныхаа стратегийг ярилцах гэж байгаа. Дайны стратеги ярилцаад эхэлсэн чинь Одиссегээс ийм санаа гарч байгаа. Юун түрүүнд хэдүүлээ шууд юугүй Трой руу дайраад очиж болохгүй. Оронд нь илч төлөөлөгч явуулъя. Яриа хэлэлцээр хийж байгаа дүр үзүүлье. Тэгэхгүй бол бидрийг гадаад ертөнцөөс харахад бид нэр яг хорон санаатны юм шиг болох гээд зөв зүгээр гимгүү байжсэн тройчуудыг гүйж ирэл дайрж алч хядах гээд байгаа юм шиг харагдаж байна. Хэрвээ бид нар илч төлөөлөгч явуулаад Троийнхан манай илч төлөөлөгчтэй гэрээ хэлцээр хийхгүй. Бидний одоо хүсэж байгаа Еленаг босоож өгөхгүй гэх юм бол бид нэр өөрсдийнхөө авах ёстой зүйлийг авах жагаа гэдээ дайрж байгаа учраас бид нар бол харин ч илүү бусад улс орнуудад баатарлаг харагдана гэсэн ийм санааг дэвшүүлдэг. Бусад хаад энэ санааг дэмжихгүй байгаа. Тройчууд Одиссейн саналыг зөвшөөрөөд Еленаг өгөө явуулчвал тэнд ирсэн тэр олон зэргүүд чинь ингээд ямар ч утгагүй болчихно шүү дээ. Тэгэхээр эхний ээлжинд илч явуулж ирсний оронд дээрэм хий гэж байгаа. За дээрэм гэдэг нь болохоор яг тулаанаас арай өөр. Тулаан бол шууд яг хотынхонтой, хотын цэргүүдтэй байлтгийг хэлж байгаа. Дээрэм гэдэг нь болохоор хотын хан хэрэм дотор амьдардаг, хотын эргэн тойронд амьдардаг янз бүрийн малчин, тариачин гэдэг хүмүүсийг одоо очоод дээрэмд нь эд хөрөнгийн мал хуг нь булаан дээрээс нь тэр хүмүүсийг өөрсдөө олзолж авахыг хэлдэг юм байна. Ганц 2 хоног ийм дээрэм хийчээд дараа нь илчээ явуулъя. Илчээ явуулаад угаасаа зөвшөөрөхгүй бол хэдүүлээ дайралтай гэдэг ийм одоо саналыг гаргаж байгаа. Маргааш өглөөн нь Троийн дайн анх удаага албан ёсоор эхэлж байгаа. Ахилл гэх мэт энэ хүмүүс одоо өчнөө олон сар дайнд явна гэж бодоод исэн бол маргааш яг энэ дайнда явах болдог. Тэр шөнөө хөөрхий Патрокл нойргүй хонноо Ахиллтаа санаа зовоод. За маргааш өглөөн нь эрт үүрээр босоод Ахиллтаа нөгөө нэг аимшигтай 6 хүн л өмсгдөг гэдэг хуйгийг нь өмсгөж өгөөд Ахиллыгаа явуулж байгаа. Өөрөө болохоор майхандаа үлдээд нүдэ анаад
унтж байгаа юм л та. За мэдээ нээлттэй унтна ч гэж байх унтж байгаа. Ахилл бол Патроклыг энэ дээрми хийхэд яваад хэрэггүй гэж шийдсэн байдаг. Патроклыг ер нь бол хамгаалж байгаа гэсэн. Патроклийн хувьд бол Хектор амьд байгаа цагт Ахилл өхгүй гэдгийг мэдж байгаа учраас ямар ч гэсэн 50 явуулаад ард нь 50 хоцорж байна. Патрокл бүтэн өдөржингөө унтж байгаад оройс ирэхэд Ахилл аль хэдийн ирчихсэн. Би энэ ингээд тоос, шороо, хөлс, цуснд будагдчихсан аимшигтай амтын ирж байгаа. Сэтгэл санаа нь бас айгүй сонирн болцсон. Би өнөөдөр 12 хүн алчглаа. 12 гимгүү хүнийг алсан. Гэтэ яг нөгөө дээр мэж яхад тэр малчид ч юм уу тариачид ч юм мэдээж өөрсдийнхөө одоо хөрөнгийг хамгаалаад эсэргүүцэх зүйл болно. Тэгээ эсэргүүцсэн тэр хүмүүсийн лалаад идэх юм байна л да. Патрокл түүний ингээ биеийг нь угааж арчиж цэвэрлж өгөө. Тэгээ гол юу гэж ярихыг нь айгүй сайн сонсож өгдөг. Чамд ямар санагдаж байна? Ахилийн хувьд яг өөрийнхөө сэтгэл доторх тэр хүнд зүйлийг Патроклд ярихаараа тайвшраад Ахил дунтаж амардаг. Тэгээ явсаар агаад энэ нэг эдний юм зуршил болчихсон. Өдөр бүр Ахил хоёрт дуулгаа өмсөөд тулаанч байд юм уу, дээрэмж байд юм уу хийхээр гараад оройн нэрээд Патроклд өөрийнхөө бүх хийсэн зүйлийг бүх мэдэрсэн мэдрэмжүүдээ яриа тайвширдаг. Энэ хоёрын нэг юм уламжлал тогтжээ. Агамемнон хаан 24 цагаар юм цэргүүдийг харуулт гаргаж байгаа. За тэгээ тэдний бодлоор бол Тройчууд бол хизээ мүдгүүл илчээ явуулаад бидрийг одоо уучлж өршөө гэдэг. Тэгээ баахан алт эрдэнэс бэлэг бэлгэлнэ гэсэн юм хүлээлттэй байдаг бол Тройчууд ерөөсө хаалгууд нь цоожилсан хിവэрэл байгаад байдаг. Тийм учраас одоо нөгөө дайралтууд дээрмүүд бол үргэлжлээд байна. Дээрмүүд үргэлжлэхийн хэрээр олж байгаа ол замгууд нэмэгдэнэ. За тэгээ тэр үеийн цэрэг дайны асуудал бол маш шудраг байсан байгаа. Олсон ол замгуудаа бүгдийг нь тайзан дээр ингээ өөрч тавьж агаад тэр өдрийн тулаанд хамгийн их гавьяа байгуулсан, хамгийн одоо олон хүн алсан хүн нь тэнд байгаа тэр ол замгуудаас дуртайгаа сонгоод авна гэж явсаар агаад ерөөсө хамгийн муу хүртлэл бэлгүүдээ сонгоод ол замгуудаас сонгоод явдаг юм байна. Хамгийн сайн бол алтан дуулага, алт эрдэнэс хамгийн муу байлсан зэргүүд бол сэтэрхий аяг хүртэл оногддог. Ол замгуудаа хуваагаа байж исэн чинь нэг өдөр Агамемнон хаан ол замгуудын хажууд нэгэн залуу охиныг зогсоосон байдаг. Тэгэхээр хөөрхий залуу охин бол гэрээсээ ингээ олзлогдсон энд хүрээд ирсэн гэсэн. Агамемнон хаан өнөөдрийн ол замгийг хуваарлах чинь хамгийн их гавьяа шагналыг байгуулсан хүнд энэ бүсгүйг өгнө гэж хэлж байгаа юм. Гэхдээ хаан бол одоо өөрийгөө хамгийн их гавьяа байгуулсан гэж бодоод тэр бүсгүйг өөртөө авандаа гэж бодоо байжсэн чинь нөгөө Патрокл зөөлөн сэтгэлтэй юм болохоор тэр охин хэрвээ Агамемнонд ч юм өөр хэн нэгэнд очих юм бол ямар хувь тавилан хүлээж байгаа вэ гэдгийг нь маш сайн мэдж байгаа. Зүгээр шууд маш аимшигтай хүчирхийлэл тэр охиныг хүлээж байгаа. Тийм учраас Патрокл Ахилийг гуйгаад чи энэ бүсгүйг авчгаа, чи авчих, чи яаж яаж авчих гэхэд Ахил хамгийн түрүүнд гарч ирээд за тэгвэл Агамемнон хаан би энэ бүсгүйг өөрийнхөө шагналаар авлаа хэлнэ. За Агамемнон бол мэдээж маш дургу. Гэтэл тэнд одоо хуран цугласан байсан цэргүүдэд Ахилийн энэ үйлдэл маш их таалагдж байгаа юм. Яа тэгэхээр залуухан, царайлаг, мундаг, хүчтэй, баатар, за дээрээс нь юм дийлдэшгүй дур хүсэлтэй байх нь тухайн үед гоё рол модел болохоор зүйл байсан юм байна л та. За ингээд тэр бүсгүйг бол Ахил Патрокл хоёр авчираад өөрсдийнхөө одоо цэргийн хуаранд өөрсдийнхөө отог дээрээ байлгах гар болно. Тэр хоёр мэдээж зөөлөн сэтгэлтэй сайн хүмүүс учраас юм уу? Ер нь бол Патроклийн санаачлагаар тэр бүсгүйг хинч оролдож болохгүй. Тэр бүсгүйг угааж цэвэрлээд өөрт нь юм тустай майхан гаргаж өгөөд ерөнхийдөө бол юм дархлагдсан хүн болж байгаа. Тийм сайхан сэтгэлтэй байжээ. Тэр оройн Ахил Патрокл хоёр орон дотроо яриа суужсэн чи Ахил хэлдэг. Би энэ бүсгүйг яг санчлаа. Би өнөөдөр хідэн охинтой ч гэлээ нэг юм айлд очиод аавыг нь алсан. Охтуудынх нь нүдэн дээр тэр охтуудынх нь нэг нь энэ охин байж тээ гэж хэлж байгаа байхгүй. Ахил бол бүр маш буруутай, гин буруутай мэдрэмж төрөө. Тэр охины нэрийг Брисейда гэдэг. Түүнээс хойш Ахил Брисейдатай нэг харьцахгүй. Патрокл бол харин бүр илүү дотн олно. Ахилийг өдөрт тэр дээрмэ хийх гээд явсан хайгуур нь Патрокл Брисейдатай одоо ярилцаа тэр нэг нэгнийхээ хэлийг мэдгүй нэг нэгэндээ өөрөөсөө хэлийг зааж өгөөд өөр тэр газар орны тухай түүх домог одоо ийм тангийн ургамал хоол хүнс юу гэдгийг те тийм бүх зүйлийг ярьж өгөөд нэг нэгэндээ зааж өгөөд дотн болдог. Түүнээс хойш бол яг юм дайны ол замог дотор ирж байгаа олзлогдож ирсэн охтуудын тоо улам нэмэгдэн, улам олон болно. Өдөр болгон л 2-3 охиныг авчираад тэнд зогсооцсон байдаг. Патроклийн ятгалгаар Ахил бол аль болох тэр охтуудаас
өөрийнхөө ол замыг болгож авахыг хичээдэг. Авсан охтуудаа бүгдийг нь Брисейдатай хамт нэг майханд байрлуулад Брисейда тэднийг одоо угааж арчлаа, тэр айц хүзийг нь жоохон тайвшруулад ингээд авардаг юм болжээ. Бусад зэргүүд бол Ахиллыг амар шоолол чи одоо яасан ч ханаж саддгүй юм дээ гэх мэтчлэн шоолж байгаа. За ингээд дээрэм хийгээд хэдийгээр ол замаг ихтэй байгаа ч гэсэндээ тэр бол Трой хоттой харьцуулшгүй. За дээрээс нь нэмээд зэргүүд ч гэсэн зэр зэвсэггүй энгийн хүмүүстэй тулалтгаас залхаж байгаа. Хизээ бид нар Трой руу дайрах юм бэ? Хизээ бид нар Троийг эзлэн авах юм бэ гэдэг асуултууд өдөр болгон гарч ирнэ. За ингээд Агамемнон хааны шийдвэрээр Менелай болон Одиссей хоёр Трой руу илж болж явж байгаа. За өглөө эрт явсан тэр хоёр бүр орой шөнө болсон хойно гар хоосон буцаж ирнэ. За юу болсон юм бэ гэсэн чинь Приам хаан бол тэр хоёрыг ёслол төгөлдөр хүлээж авсан. Тэгээ маш сайхан тансаг зоогоор дайлаад яриа хэлцэр хийгээ суусан. Хамгийн эцэст нь Приам хаан өөрөө хамгийн урд нь гарч зогсоод баруун талдаа Хектор хүүгээ, зүүн талдаа хэргийн эзэн Хингэргийн давхар Парис хүүгээ. За тэгээ хойшоогоо нөгөө 50 хүүгүнтэй гэсэн 50 хүүгүнээ зогсоож жагаад тэр хоёрт хэлсэн байгаа юм. Елена биднээс аврал хайж тусламж гуйж ирсэн. Миний хувьд хизээж одоо аврал хайж тусламж гуйж ирсэн эмэгтэй хүнийг буцааж байсан түүх байхгүй. Елена өөрөө энд байх хүсэлтэй байгаа учраас би түүнийг буцааж чадахгүй, та бүхэн ойлгоно үзье гэж хэлсэн байна. Үүнийг сонсоод Агамемнон за одоо тэгвэл бидэнд жинхнээсээ тулаан хийх, дайндаа орох шалтгаан гарч ирлээ гэд маргааш өглөөнөөс эхлээд энэ хуаранд байгаа бүх эр хүн тулаанд явах болно гэж хэлнэ. За үүнийг сонсоод Ахилл Патрокл хоёр л жоохон санаан зовж байгаа. Яг л Патроклийн тулааны чадвар тийм сайн биш юм байна. Ахилл болохоор Патроклтой хэлж байгаа. За чи санаа зовлтгий, би үргэлж чиний хажуудаа ерөөсөө айх хэрэг байхгүй гэд. За тэр шөнөө унтаад маргааш өглөө нэг хоёр дүнсийсэн дугаа хураасан амтан босоод би биендээ нөгөө хоёрыг дуулахыг нь өмсүүлж үзэхэд буслаад явж байгаа. Трой хот руу дайрн Троёс өөдөөс нь Троийн зэргүүд ч гэсэнтэй хотоо хамгаалаад гараад ирнэ. Патрокл тэгээд уучраа олохгүй ингээл нааша цаашаа гүүгээл байгаа юм л да. Тэр өдрөө баг өөрийгөө 50 бээр газар гэдэг чинь баг 80 км газар гүйсэн юм шиг л мэдэрч байна гэж ном дээр бичсэн байгаа байхгүй. Гэхдээ Патрокл хэнийг ч алаагүй бүр алах гэж оролдох шаардлагагүй байсан гинэ. Угаасаа ингээл Патрокл тэнд ингээд сандраал жадаа барайл нааша цаашаа гүйжсэн чинь Патрокл ерөөсө дайсны цэргүүд ойртож ирэхгүй байсан. Яагаад дайсны цэргүүд ойртож ирэхгүй юм болоо гэд эргэн тойрноо харсан чинь нөгөө Ахилл чинь яг Патроклыг тойроод ойртож ирж байгаа бүх цэргүүдийг хядаж устгаад Патрокл руу хэнийг ч ойртуулахгүй байсан гинэ. За ингээд ерөнхийдөө үүнээс хойш өдөр болгон дайн, тулаан иймэрхүү байдлаар үргэлжилнэ. Тэгсэн энэ дайн нь аягүй сонин дайн байна гэдэг байгаа байхгүй. Аль нэг тал руугаа ерөөсөө гарахгүй өглөө нар мандахаас дайн эхлээд орой харанхуй болтол дайн үргэлжилнэ. Харанхуй болонгууд бүрээ дуураад хоёр талын цэргүүд өөр өөрсдийнхөө хуаран руу явдаг. Ингэж хуаран руу явахдаа одоо нэг нь юу гэдэг нэгнийхэн газар нутгаас илүү гэзэлсэн эсвэл нэгнийхэн цэргээс илүү олзлсон гэх тийм зүйл байхгүй. Яг энэ тэнцүү одоо тултаад байдаг ийм тулаан болж байна. Ингээд нэг хоног, нэг 7 хоног, нэг сар байлццааж гинэ. Ахилл тэгсэг өөрийнхөө ирэх газараа ирсэн юм шиг бүр гялалзж гин гэж байна. Мэдээж хүн алхахтаа бол таатай биш. Гэхдээ өөрийнх нь тэр цаанаасаа төрлөх өгөөгдөл тэр дайн тулааны хийх чадвар нь бүр гялалзаад нэг хүнтэй биш, 2 3 хүнтэй зэрэг биш, 20 30 хүнтэй зэрэг тулалдчихэж нэг сая нэг биеийнхэн жилийн гарч байгаа юм шиг болж байдаг. Тулаан сунжирхын хэрээр Патрокл өмнө өдөр болгон Агамемноны тушаалаар дайн тулаанд явж исэн бол дараа нь 7 хоногт 5 өдөр олоод, дараа нь 7 хоногт 3 удаа олоод, 7 хоногт 1 болоод сүүлдээ зөвхөн Ахиллыг хамт яваач гэж хүссэн үед нь хамт явдаг болсон. Гэтэ тэр нь бол тийм олон биш, байнга биш, ховорхон удаа юм байна. За ингэж тулаанд явж байхдаа хаяа Фетида дайрх ирсэн хүүгээ хэрхэн тулдахыг холоос хараа зогсож идгийг Патрокл анзаарч гинэ. Цаг хугацаа өнгөрч байгаа учраас Патрокл Ахиллээс гадна ер нь хамт энэ мөр зэрэгцэн тулдаж явж байгаа цэргүүд хаад яаж тулдгийг ч гэсэндээ зах цугаас нь гадралдаг болсон юм байна л да. За жишээ нь Одиссей бол ерөөсөө хөнгөн бамбай барьчихсан маш хурдтай тулалддаг. Диомед бол ерөөсөө яг баавга шиг гитэж жагаад асар их хүчтэй. Хүмүүсийн ерөөсөө жадаар сүлбэж байгаа биш, жадаар бүр дэлбэлж байгаа юм шиг гэж байгаа байхгүй. Арьс махын зүсдэг биш, шууд цөм аваад явцдаг. За Агамемнон бол ерөөсөө баатарлаг, тулааны ур чадвар сайтай юу сайтай. Гэхдээ үргэлж юм 20 цэргээр
хүрээлүүлсэн байдаг. Агамемноныг олж харуулахын тулд ч юм уу те Агамемнон руу жад шидэхийн тулд 20 хүний толгойг хамгийн түрүүнд тасалж иж Агамемнон дээр хүрэхээр юм байна нэ. Өөрөөр хэлбэл аюулгүй байдлаа байнга бодоод хулчгардууч юм шиг зүйл анзаарэгдэж байгаа. Патрокл бол бас Троийнхны ч гэсэндээ одоо гадралж эхэлдэг болж байна гэж байгаа байхгүй. За Парис бол ерөөсөө ном сумаар аюул сайн харавдаг. За гэхдээ бол хамгийн шилдэг харваач биш. За тэгээд нөгөө морь хөлсөн юм дугуйт тэрэг дээр хайнга духан зогсож байгаад хайнга духан сумаа харваал нэг хүнийг оноод байдаг. Хектор бол одоо нилээн бияртай дайчин. Гэхдээ ягаад ч юм аюу ганцаардмал бусад цэргүүдээс юм хол ганцаараа тулалддаг. Тэгээд өдөр бүр тулаан дууссаны дараа биендэх тэр цус хэр буртаг хөлсөө бүгдийг нь угаагаад бурханд хичээнгүүлэн залбирдаг. Одоо нилээн шашин шүтлэгтэй ир юм байна. За тэгэл тулаан болгоны дараа л нөгөө хаадын зөвлөж Ахиллес асууж байгаа. Ахилл Хектор яагаад үхэхгүй байгаа юм бэ? Чи яагаад Хекторыг алаагүй байгаа юм бэ гэд. Хектор бол угаасаа нөгөө талынхаа хамгийн шилдэг дайч биш учраас Хекторыг алж устгах нь грекүүдийн талд одоо манай тал гээд ирээд байгаа шүү дээ. За грекүүдийн талд бол том давуу талтай. Тэнгүүд Ахилл нөгөө л үгээ хэлдэг. Хектор надад ямар ч муу юм хийгээгүй шүү дээ. Ингэж байж байгаад нэг өглөө Ахилл ээжтэйгээ уулзж ирснээр Патроклд ярьсан зүйлээ хэлж өгдөг. За ээжийн хэлж байгаагаар бол бурхад тэр нь хоорондоо айгүй тааламжгүй байгаад ах шүү байна. Хекторыг өөр хүн ч алж магадгүй юм шиг болоод байна гэдэг бас нэг ийм үйл явдал тэнгэр дээр болж байгааг. За Олимпийн уулан дээр болж байгааг хэлж өгнө. За ингээд цаг хугацаа урссаар байгаа. Патрокл сүүлдээ бүр дайнд явхаа болоод тулаанд явхаа болоод харин нөх Хероноос сурсан ангаах ухааны баг саг эрдмээ ашиглаад цэргүүдийг одоо эмчилж эхэлдэг эмчийн үргийг гүйцэтгэдэг болж байгаа. Гээд хоног өдрүүд өнгөрсөөр 4 жил өнгөрсөн байдаг. 4 жилийн хугацаанд түрүүний хэлсэн шиг аль ч талдаа гарахгүй байгаа болохоор цэргүүдийн дундаас юм таагүй уур амьсгал үүсэж эхэлнэ. Тэр дундаас ганц нэг цэргүүд бүр бид нар 4 жил байллаа. Бид нар юуг олов? Их нутаг элгэн саднаас санаж ийн. Тэр Елена чи ер нь яг энэ Тройд байгаа юм уу да? Эсвэл одоо бидэнд нөгөө цонхны цаанаас чихэр долоолгодог гэдэг шиг Елена байгаа Троийг эзэлж аваад бүгдээрээ баяжин ол зомог олно гэл энд байлгаад байгаа ч юм уу гэх мэтчлэн яриа хөөрөө гарч ирнэ. Тийм яриа хөөрөө гарч байгааг мэдэнгүүтээ Агамемнон тэр цэргийг олоод ташуурдах шийдвэр гаргадаг. Цэргийг ташуурдуулсны зарим нэг цэргүүд сонсоод маргааш нь бүр 700 цэрэг тулаанд явахгүй гэд эсэргүүцлээ илэрхийлж эхэлнэ. За энэ цэргүүдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдээд сүүлдээ ч нөгөө хэсч бүгдээрээ буцын ер нь энэ Елена хин тамаатай болоод эхэлж байгаа. Цэргүүд юм яг дургуйслаа илэрхийлээд байж явах үед Ахилл тэр дунд гарч ирээд баатруудаа цэрэг ирчүүдээ бидний энд бүгдээрээ нэр төрөө хамгаалах гэж ирсэн. Би энд эцсээ хүртэл тулалдна, эцсээ үүснэ те. Бидний одоо нэр төрийг уландаа гიშиж байгаа. Биднийг дорд үзэж доромжилж байгаа тэр хүмүүсээс заавал өшөөгөө авнаа. Та нар яавал яхаа мэд. Гэхдээ хүсвэл та нар намайг дагаад надтай хамт эндээ үлдэхэд маш гоё юм яриа хийгээд цэргүүдийн бас жоохон цөсийг нь хөөргөөд тэр асуудлыг тэр даруйда гайгүй намжаачж байгаа. Тэр оройдоо хаадын зөвлөл хуралдаад нөгөө нэг залтай залжин сэргэлэн Одиссеч нэг юм санаа гаргана. Ерөөсөө цэргийн хуарангаасаа нилээн юм зайтай хашаа хан хэрэм гэж хэлэхэд арай жоохон хэцүү. Тийм том чулуугаар юм барьж чадахгүй шүү дээ. Яг мод өвсөөр шавраар хашаа барья. Одоо хүртэл нэгч Троийн цэрэг далайн эрэг дээр дөхөж ирээд Грекийн цэргийг ч юм уу хөлөг онцуудыг аюулд оруулж исэн түүх байхгүй. Гэтэ ийм хан хэрэм барих юм бол цэргүүд завгүй болно. Дахиад бослог гаргах тухай бодогч завгүй болно гэдэг санаа гаргаад Агамемнон дэмжиж тэгээд хан хэрэм басгах бас юм ажилдаа орж байгаа юм. За тэгээд яг тэр хаадын зөвлөлийн хурлаас тэр одоо хан хэрэм басгах шийдвэрээс хойш бүх цэргүүдийн харах өнцөг бодол нь өөрчлөгдөж байна. Бид нар Тройд төр зурал ирсэн байгаа гэж бүгдээрээ боддог байсан бол одоо магадгүй энэ Троийн далайн эрэг бидний хоёр дахь гэр орон болж байгаа юм байна. Бид энд төр хугацаагаар биш бүрч байж болно гэдэг ийм бодлууд төрөөд хүмүүсийн дунд ирнэ. Айгүй их өөрчлөлт гарч байгаа. Морь малаа хаших зүчээ барьдаг ч юм уу, шавар ваар сав хийх одоо юм амбаараа барьдаг. За хамгийн сонирхолтой нь тэнд байгаа цэргүүд доолцолж авсан бүсгүүчүүдтэйг альбан ёсоор дэр нэгтгээд хуримлаад үр хүүхдтэй болоод үр хүүхдүүдэд төрүүлээд за тэр төрж байгаа хүүхдүүдийн нөгөө Патрокл маань их барьж аваад хүүхдүүд нь хамрын ханаад юу хийх нь тусах юм бол бүгдийг нь эмчлээд тэндээ ингээд байгаа байдалтай дасан зохицоод өөрчлөлт явагдаад байгаа. За ингэсээр 6-аас 7 жил өнгөрч байгаа. Нэг өглөө Патрокл басаа харсан чинь Фетита дарих Патрокл Ахилл хоёрын майхан дотор зогсож идэг. Фетита Олимпийн бурхад хоёр хэсэг хуваагдсан. Аполлон бурхан
маш их ууртай байгаа. За мирмидончуудын хамгийн шилдэг дайчин. Мирмидончууд гэдэг бол хийлийн яг аавынх нь албатуудыг хэлээд байгаа. Мирмидончуудын хамгийн шилдэг дайчин 2 жилийн дотор амнасаа алднаа гэж зөвгөнсөн гэж хэлдэг. За Ахилл Патрокл хоёр энийг сонсоод маш их гайхна. Мирмидончуудын хамгийн шилдэг нь хин юм болоо. Грекчүүдийн хамгийн шилдэг бол Ахилл. Тэгэхээр тэр бол Ахилл биш гэсэн үг байна. Цаг хугацаа өнгөрөөд дайн 9 дэх жил рүүгээ орноо. 9 дэх жилийнхаа нэг өглөө нөгөө цэргүүдийн оол зомгоо овоолоод хувааж авдаг тайзан дээр дугуй царайтай том бор нүдтэй хүрэн улаан өнгийн үстэй 19 орчим настай хөөрхөн охин зогсож идэг. За энэ бол Крисейда гэдэг охин юм байна. Энэ Крисейдаг Агамемнон хаан өөрийнхөө дайны олз шагнал болгож авч байгаа. Крисейдаг ирснээс 1 сарын дараа сүүх тэрэг хөллөж маш олон тайлгч нарыг дагуулсан нэг хүн тэдний цэргийн хуаран дээр ирнэ. Энэ бол Крисейдагийн аав Аполлон бурхны их тайлгч хүн юм байна. За энэ хүн Агамемнон хаанаас охиноо гуйж байгаа. Миний охиныг өгчөө. Охиныг минь өгөх юм бол би охиныхоо биеийн жинг 2 үржүүлсэнтэй тэнцүү хэмжээний алт эрдэнсийг та бүхэнд өгөө гэж хэлсэн боловч Агамемнон хаан зөвшөөрөхгүй. Энэ бол миний дайны олз, би дайныхаа олзыг зөвшөөрөхгүй. Энэ бол миний нэр хүндийн баталгаа гэх юм уу. Тиймэрхүү зүйл яваад байгаа гэсэн. Хүнээс ингэж дайны олзыг нь авах, дайны олзоо булаалгах холбоор нэр хүндээ бүр асар их доромжлуулсан хэрэг юм байна л та. Тэгэнгүүт Аполлон бурхны их тайлагч маш сэтгэл дундуур буцаж байгаа юм. Түүний буцсны маргааш өглөө нь босоод ирсэн чинь цэргийн хуаранд байсан морь, луусын нүдэн улаанаар эргэлдчихсэн, амнаас нь хөөс цагарчихсан байж идэг. Өдөр нь цэргийн хуаранд байсан нохоонуудын ч гэсэндээ нүдэн улаанаараа эргэлдээд хамраас нь хөөс цагарсан. Орой болоход тэр бүх амьтад бүгдээрээ цусаар бөөлжөөд үхсэн байдаг. Тэрний маргаашаас эхлүүлээд цэргүүд нэг нэгээрээ өвдөж үхэж эхлэв. Цэргүүд яг дотор гал дүрлзээд байгаа юм шиг шатаад байгаа юм шиг мэдрэмж төрж ин надаа ус өгөөч хэмээн орилго болгож биеийн дагчин чичирч идэг. За тэгээ сүүлдээ ухаанаа алдаад тэр өдөр дотортой л бүгднгийнхэд арьс махан ингээд ялз задраад дотроос нь идээ бээр нь гоожж үхэж байгаа ийм амьшигтай тахал өвчин цэргүүд дунд дэлгэрнэ. Энэ үеийн хүмүүсийн хувьд бол яг нөгөө оршуулах үйл явц, оршуулах ёсол айгүй чухал байсан. Хүнийг яг нэр төртөө оршуулах, буш бунхан дээр нь нэрийг нь бичиж үлдээх гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлүүдийг бол маш чухал гэж үздэг байсан. Тийм учраас ингээд тахал өвчнөөр үхэж байгаа хүмүүсээ эхлээд Ахилл Патрокл болон бусад бүх хүмүүс айл болох тус бүрд нэг гал түлээд нэг гал дөрвөөд ингээд шатаагаад хүндэтгэлтэй оршуулахыг хичээж исэн боловч сүүлдээ нөгөө үхэж өргөдөж байгаа хүмүүсийн тоо хэтэрхий их болоод яасан бэ гэхээр нэг том гал түлээл бүгднгийнх нь цогцсыг нь тийшээгээ шидэж шатаадаг ийм амьжигтай тахал болж байгаа. Гэхдээ тэр хүмүүс бүгдээрээ дотроо яг нэг зүйлийг анзаараад байгаа байхгүй. Тэр нь юу юм бэ гэхээр хаадууд цэргийн армийн томоохон альбан тушаалтнууд гэх юм уу ерөөсөө өвдөхгүй байна да. Яагаад юм бол доо гэсэн нэг бодол хүн болгоны дотор төрж идэг. Ингээд 9 хоногийн дараа Ахилл ээжтэйгээ далайн ирэг дээр очиж уулзчаад ирнэ. Уулзаад ирэхдээ олж мэдсэн зүйл нь юу юм бэ гэхээр нөгөө Аполлон бурхан чинь хилгэнсэн байжээ. Аполлон бурхан бол шинжлэх ухаан, анагаах ухааны бурхан гэж бас явдаг. Дээрээс нь нэмээд Тройд маш их хайртай. Тройчуудын талд ордог бурхан байгаа. Тийм учраас Аполлон бурхан уурлаад энэ тахлыг Грекийн цэргэд рүү явуулсан юм байна. Тэгээд бас нөгөө Аполлон бурханы их тайлагчийн охиныг нь Агамемнон хаан авчаад өгөхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр тайлагч ч гэсэндээ бурхандаа хилцээ гэсэн үг юм байна л да. Үүнийг мэдснийхаа дараа буюу тахал гарч эхэлснээс хойш 10 өдөр нь Ахилл бүх цэргүүдийг цуглуулна. Бүх цэргүүдийг цуглуулах эрхтэй хүн бол Агамемнон юм байна. Агамемноноос гадна анх удаага л өөр хүн гэж бүх цэргүүдийг цуглуулж байгаа юм байна. За ингээд бүх цэргүүдийг цуглуулад Ахилл бол Агамемноноос нөгөө их тайлагчийн охиныг нь буцааж өгөх хэрэгтэй. Тэгжээж тахал зогсон юм байна гэд олж мэдсэн зүйлээ хэлж өгсөн чинь Агамемнон тэрийг нь ерөөсөө хүлээж авч сонсохгүй. Чи бол миний нэр төрд халтж гин гэж цэргүүд рүүгээ хандаад би та нарыг бүгдийг ч хооллож бүгднг чинь хувцлаж байгаа үстэй. Энэ цэрэг армийн хамгийн их олон цэргийг миний Микенд дайчид эзэлж байгаа. Та нар миний нач тусыг мартаа юу? Та нар намайг хэн гэдгийг мартаа юу? Ингэж үл хүндэлж болох юм уу гэх мэтчлэн агсарч гарнаа. Тэгсэн Ахилл болохоор аль болох ивэр яхахыг хичээгээд хаанд нь бид нар таныг үл хүндлэх гээгүй. Гэхдээ бид нар бол өөртөө цэргүүдийг бодох ёстой. Тийм учраас та дайны олз гэд байгаа. Дайны шагнал гэд байгаа. Бүсгүйг эргүүлээд өгчөө
Гэхэд Агамемнон бол маш их ууралж байгаа. Тэгвэл сүүлдээ Ахилл хэлж байгаа. Таныг бүх цэргийн жанжин генерал гэдэг чинь хинч мартаагүй. Гэхдээ бид нар өөрсдөө хаад штэ. Бид нар өөрсдийнхөө улсын ханхүүд. Бид нар танд туслах гэж ирсэн таны хамсаатан болохоос биш, таны ажилтан биш гэж хэлж байгаа юм л та. Тэгсэн Агамемнон тэр олон цэргүүдийн өмнө Ахилл руу хандаад за чи дахиад нэг л үг хэлэх юм бол би чамайг харамсуулж чадна шүү гэсэн чинь нөгөө Ахилли чинь гидний хөдөлжтэй юм байгаа зү. Маш их бардам зантай. За тэгвэл өөрөө л мэд. Би харин танаа над дайн тулаанд чинь та нарын үйл хэрэгт чинь дахиж туслахгүй. Би дахиж тулалдахгүй гэж хэлээд яваад өчөж байгаа. Тэгэнгүүт Агамемнон тэрнээс нь өшөрхөөд Ахиллийн одоо дайны олз өгсөн бэлгэсэлт бүх тэр эмгтээчүүд хот бүсгүүчүүдийгээ буцаад хүчээр аван. За тэр дунд нөгөө Брисейда гэд хамгийн анх одоо Патроклийн гуйлгаж иж авсан тэр эмгтээч гэсэндээ явж байгаа. За тэгээд энэ хугацаанд бол энэ Патрокл Брисейда хоёр ч аюу юм дотн болчихсон. Дээрээс нэмээд Брисейда Патроклд хайр сэтгэлтэй болсон. Гэхдээ Патрокл бол уучлаарай миний зүрх сэтгэл нэгэнт өөр хүнийх болсон гэж хэлээд Брисейда хүлээж авч чадаагүй. Гисэн хэдэж юм одоо найз нөхрийн дотн харилцаатай байсан учраас Патроклийн хувьд ингэ Брисейдаг өгөөд явуулна гэдэг нь маш аимшигтай зүйл байгаа. Яа тэгэхээр Агамемнон ямар хүн юм бэ гэдэг нь тэр бүгдээрээ мэдж байгаа. Агамемнон бол ер нь нэг тийм амар сайн хүн бол биш, маш их дур хүсэл ихтэй, хүчирхийлэгч. Ингээд Агамемнон хаа ирээд Брисейдаг хүчээр авчиж байгаа. Патрокл бол тэнгүүд мэдээж Агамемноноос маш их айж байгаа учраас Ахилл дээр очиод гуйна. Ахилл чи ямар нэг юм хийлдэ Брисейдаг ингээ өгж уулж болохгүй. Агамемноны чи ямар хүн гэдэг чинь мэдэн штэ. Тийм учраас ямар нэгэн зүйл хийдөхөө туслаад өгөөч гэж гуйхад Ахилл бол тэр одоо миний асуудал биш. Энэ бол Агамемноны өөрийнх нь асуудал. Агамемнон одоо нэгэн тийм зүйл хийхээр шийдсэн бол хийн л үзгээд ерөөсө тоохгүй. Тэгээд Ахилл ээжтэйгээ уулзахаар явдаг. За тэр хооронд нь Патрокл Агамемноны асарт нь очиж уулзна. Асарт нь шууд нөгөө асрын үүдэнд нь зогсож ирсэн харуул хамгаалтын цэргүүдээс нь бултаж оронгуудаа Агамемноны урд зогсож жоод утга гаргаж ирээд бугууныхаа судсыг ханаад цусаа гоожулж байгаа. Би өөрийнхөө цусаар ингэж андгаалж хэлж байна. Ахилл намайг ишээ явуулсан юм биш. Би өөрөө сайн дураараа ирлээ. Агамемнон чи маш аюултай зүйл хийлээ. Чиний амь нас өнөөдөр дээсэн дөрөв дээр ирчлээ гэж хэлж байгаа. Агамемнон мэдээж гайхадгүй. Чи одоо юу яриад байна гэхээр чи бодоод үз. Ахилл яагаад чамд өөрийнхөө дайны олцыг, өөрийнхөө гавьяа шагналыг сайн дураараа өгсөн байх вэ? Яагаад гэхлээр тэр чамайг ямар хүн гэдгийг мэднэ. Чи Брисейда гэхээр хүчирхийлэх юм бол чиний эргэн тойронд байгаа хааз, жанжид, чиний цэргүүд чамайг ямар хүн гэдэг чи мэдж авна. Чи хүссэн үедээ хүссэн хүнийхээ одоо дайны олзыг нь өөртөө булааж аваад ашиглаж чадах тийм хүн гэдгийг мэдээд тэдэрт ямар сэтгэл төрөх вэ? Магадгүй бүр чиний эсрэг зогсож магадгүй. Гэхэд Агамемнон гэхдээ миний жанжид хаатын зөвлөл надад ийм зүйл болно гэж анхааруулаа гэжтэй гэж байгаа байхгүй юу? Патрокл тэгсэн чинь яагаад анхааруулаагүй гэж бодож байна. Чи өнөөдөр энэ их цэргийн жанжин гэдэг суудлаасаа буувал чиний орыг хэн зарлах вэ? Чиний дүү Менелай юу? Эсвэл найз Одиссей ч нү Диомид үү? Гэт толгойд нь яг тэр нэг бодлыг суулгаж өгч байгаа байхгүй юу? Тэгээд гэсэн чи Агамемнон шууд ойлгоо. За би ойлголоо. Би энэ Брисейдад чи хуруугаач хүрхгүй. Харин ч бүр ингээ сайн гоё хувц өнөр өмсүүлээ. Сайн сайхан хоол ундар хооллуулад байжээ. Ахилл ерөөсөө над дээр ирээд уучлал гуйчих. Тэгэх юм бол би Брисейдаг нь өгөө явуулъя. Ингээд Патрокл майхандаа буцаад ирсэн чинь Ахилл аль хэдийн ээжтэйг уулзаад ирсэн байдаг. Тэгээ Патрокл хэлдэг. За Ахилл би чамаас урвчглаа. Намайг уучлаарай. Би чиний бодож исэн энэ төлөвлөгөөг чинь очиод Агамемнонд хэлчлээ. Брисейдаг аврахын тулд. Ахилл гэсэн ихэндээ жоохон сонин царайлж ирсэн. Дараа нь Патрокл чи ч надаас хамаагүй илүү сайн хүн юм да. Чи ч жинхэнэ эр хүн юм да гэж хэлж байгаа. Тэгээд за би маш аимшигтай зүйл хийсэн гэж Ахилл хэлдэг. Яасан гэсэн Ахилл ээж дээрээ очиод ээжтэйгээ уулзаад уйлж унжаад тэ энэ муу Агамемнон энэ муусан амьнуудтай намайг ингэж доромжллоо гэдгсэн баа. Ээжтэйгээ ярилцаад нэг юм арга зал боловсруулжээ. Зевс бурхан ээжд нэг өртөө юм байна л да. Ээж нь тэр өөрийнхөө хариуд яах вэ гэхээр грекүүдийг дайнд ялагдуулна. Буюу одоо Ахиллийн талынхныг ялагдуулах гэж байгаа гэсэн. Грекүүд бол ялагдаж байгаа дараа барахаараа Ахиллийн өмнө ирээд өвдөг сөгдөхгүйгээ тайчгавдээ гэх ийм төлөвлөгөө боловсруулсан байна. Маргааш өглөө нь дараагийнхаа дайн тулаандаа явуулахад одоо Ахиллийн цэргүүд бол цэргийн хуарандаа үлдэн нөгөө хэд нь бүгдээрээ явчихж байгаа. Орой дайн тулаан дуусаад ирэхэд нь Ахилл өөрийн хүнээ явуулаад чагнуулсан чинь тэр өдөр болохоор нөгөө хоёр хүн хоорондоо л тулалддаг нөгөө дуэл болжээ. За яасан гэхээр Троийн талаас Парис гарч ирээд за надтай шууд тулалдах хүн байна уу? Шууд энэ талбай дээр төмний өмнө хоёлоо дуэлдээ.
ялсан нь Еленаг авъя. Гэхэд хэн гарах вэ? Мэдээж Менелай хаан гарна. За тэгээд тэр хоёр үзэлцсэн. Менелай бол Парисыг эхлээд нэг жоохон дорт үзчихсэн чинь Парис бол яг үндэ яг го тийм сайн тулаанч биш, гэхдээ аюу хөнгөн шингэн байна гинэ. За нэлээд үзэлцэж жагаад Менелай яг Парисыг буулгаж аваад дуулганых нь үсээс нь ингээ базаад хойно чирээ явж исэн чинь Парисын дуулга нь мултарч тайлагдаад Парис зогтсон. Тэр мөчөд Троийн цэргүүдээс буюу дуэлд оролцоогүй хүмүүсээс. Дуэлжээс хоёрхан хүн хоорондоо оролцоод яг чин шударгаараа үзэлцэх ёстой шүү дээ, тий. Гэтэл үзэлцээгүй байсан хүмүүсээс нэг нь сум харваад Менелайг шархтуулсан юм байна. За тэгэнгүүт мэдээж Грекийн талын цэргүүд бөө уур уцаар болоод энэ бол одоо ард нуруунаас утга заасан хэрэг боллоо гэж үзээд хоорондоо тулалдсан. Нилээн хэсэг тулалдж ягаад Троийн талаас Хектор гарч ирээд за уучлаарай, миний дүү бол ингээд зүгтж мухтаад аюу буруу одоо үйлдэл хийчлээ, ичгүүртэй үйлдэл хийчлээ. Энэ одоо үйлдэлийг би залруулахыг хүсэж байна. Дахиад дуэлдийн надтай дуэлдэх хүн байна уу гэсэн байна. За тэгсэн Грекийн талаас болохоор Ахилийн дараа хоёрт ордог баатар Аякс гэж баатар байгаа. Аякс гарч ирээ за үзэлцээ гэдэг. Тэр хоёр шүн болтол харанхуй болтол үзэлцсэн гинэ. Тэгээ хин ч ялаагүй. Тэгсэн хамгийн сүүлд нь нөгөө хоёр ч харанхуй болоод тулаан дуусны илtгээ бүрээ дугарсан чи очиод гар бариа за сайхан үзэлцлээ маргааш үргэлжлүүлъя гэдэг ингээд тарсан байгаа хгүй юу. Маргааш өглөө гэсэн чинь Тройчуудад туслахаар шинэ одоо хамсаатан нь ирдэг. Баахан морьт цэрэг ирдэг. Тэр хамсаатнуудын толгойлогч нь бол Зевсийн одоо бас нэг хүнтэй нийлээд төрүүлсэн хүү Сарпедон гэдэг баатар юм байна. За нөгөө Зевс чинь Фетидад хэлсэн үгэндээ хүрэхийн тулд өөрийнхөө хүүг Тройчуудад туслахаар явуулжээ. Сарпедон ирснээс хойш бол Грекүүд ерөөсөө дахиж нэг ч өдөр тулаанд ялаагүй, дандаа Тройчууд ялаад Грекүүдийг шахаад за сүүлдээ бүр нөгөө далайн эрэг дээр нь тулж ирсэн. Далайн эрэг дээр нь тулж ирэнгүүтээ Хектор хөлгүүдийг нь эхнээс нь эхлээд шатааж гисэн. 2-3 хөлөгт гал тавиад за тэгэл нөгөө Парис Сарпедон энэ ч бүр оодорцсон тий. Манай талын бараг бүх хаад шархацсан Одиссей, Диомед, Агамемнон өөрөө шархтаад хамгийн сүүлд нь нөгөө түрүүн хэлсэн Ахилийн араас ордог хоёрт ордог том баатар Аякс нэг гуяндаа шархтаад аргаа барж байгаа. Одиссей тэр оройн ирээд Ахилтай уулзаад ярьж байгаа. Ахил яагаад Хектор өгөхгүй байгаа юм бэ гэсэн. Ахил нөгөө хэлсэн чинь за яг үнэндээ би мэдэж байна. Зөнж бурхан юу гэж хэлснийг би мэдэж байна. Чи энэ зөвнөлийг мэддэг байсан учраас өнөөдөр чи өөртөө 10 жилийн юм амь насыг авч чадлаа. Чи 10 жил урт амьдарч чадлаа. Чиний өмнөөс би баяртай байна. Гэхдээ бид нар бүгдээрээ бас 10 жилийнхаа амьдралыг энэ дайн тулаанд алдчихж байна гэд гуйдаг. Тэгсэн Ахил болохоор энд бол миний буруу байхгүй. Би яачгүй. Агамемнон өөрийнхөө бардам зангаасаа болоод энэ бүх Грекийн цэргүүд алагдчихж байна. Та нар ялагдчихж байна гэж хэлж байгаа байхгүй юу? Тэнгүүд яг Патрокл дотроо бодож байгаа. Яг тэр үнэн. Гэхдээ Ахилийн бардам зан ч гэсэндээ ийм их сүрэлт хүрэж байгаа гэд. За тэгээ тэрний маргааш өдрийн тулаан бол бүр аимшигтай тулаан болоод бүр олон хүн одоо амь насаа алдаад Патрокл бүр тэсгээ байгаад Ахил дээр очиж гуйдаг. Ахил чи энэ тулаанд орчихл доо гэхэд Ахил би яасан ч орохгүй, энийг угаасаа Агамемнон хүссэн штэ. Над дээр ирж өвдөгс гуйсан тохиолдолд би орно гэдэг аахгүй. Тэгэхээр Патрокл за тэгвэл ингээ чи ингээд надад хоёрт дуулгаа өмсөж. Би чиний хоёрт дуулгыг өмсөөд чиний өмнөөс тулалдъя. Тэгхийн бол чи энэ над нэр хүндээ авч гарсан болно. Агамемноны өмнө бардамж байгаа энэ бардам зангаа гიშгхгүйгээр чи нэр цэвэр гарах болно. Би чиний одоо чамайг хуураад чиний хоёрт дуулгыг чи өмсөөд тулаанд орсон гэдэг нэр зүүя гэхэд Ахил гэтээ чи тулдаж чадахгүй штэ гэж байгаа байхгүй Патроклиго. Патрокл гэсэн чинь би тулалдах шаардлагагүй. Намайг ерөөсөө энэ Тройчууд ч тэр Грекүүд ч тэр харах юм бол бүгдээрээ ингэ сэтгэл санаа нь үүмрээд Грекүүд бол буцаад ингэ цөсөн хөөрөөд эхлэн буцаад сүрж авхаага аваад эхлэн. Тройчууд бол шууд айгаад эхлэн. Тэгэхээр зүгээр миний гаднаасаа харагдах байдал буюу чиний энэ хоёрт дуулга байхад л хангалттай сэтгэл зүгээр нэг явуулчихна гэж байгаа. За тэгээ Ахил бодож байгаа. За тэгвэл чи ерөөсөө тэр дайсны цэрэг рүү ойртож очихгүй, тулалдахгүй гэж надад амал. Тэгээ би чамайг явуулъя гэд. За тэгээ өөрхөн хоёрт дуулгыг өмсөж өгөөд нөгөө автомедон гээд дугуйт тэргийнх нь одоо жолооддаг тэр хүүгээ өгөөд өөрийнхөө нөгөө Зевс бурхнаас өгсөн хоёр морио дугуйт тэрэгт нь хөллөөд Патроклигаа явуулчихж байгаа. Патроклиг хараад тэгсэн шууд л нөгөө Грекийн цэргүүч Грекийн хамгийн шилдэг дайчин Ахил ирлээ гэж орж чалдал бөө юм болол Тройчуудын нүдэнд шууд сандралтаа л хэлж байгаа. Тэгсэн чинь Патрокл яагаад ч юм одоо ерөөсөө нэг сайн тулаанч биш байсан хэрнээ магадгүй Ахилийн хоёрт дуулгыг өмсөөдч тэр юм уу? Эсвэл бүр нэг юм олон жил Ахилийг
дайн тулааны бэлтгэл хийжсэн юм хараад ч тэр юм уу эсвэл бүр яг унган тийм мах цуснаас нь тийм нөгөө бас хаан хүний хүүхэд байна да. Тулааны тийм ген байсан ч юм уу бүр амар лаг тулалдаад эхэлж ийн гинэ. Тэнгүүтээ тэр дунд нь оронготой мань хүн ингээ цөс нь хөөрцөн. Шууд ингээл дайраал тулалдаал ингээл тэр нөгөө ахил амлсан амлалт муултаа марцсан. Зевсийн хүү Сарпедон жадаа шидэд Патроклийг одоо хөлгөлж явж байгаа хоёр морьных нь нэг нь оноод унгаачж байгаа. Тэгсэн Патрокл нөгөө дугуйт тэргээс ингээ өнхрөөд унчиж байгаа штэ. Газар хөвцсөн байх үедээ Сарпедон дөхөөд ирэхээр сандрангуудаа жадаа аваа шидсэн чинь Сарпедоны гидсэнд нь оноод Сарпедон тэндээ өгчөж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл Бурхны хүүг алдсан. Яг энэ бодол бүр Патроклыг бүрч амар болгоод дугуй тэргэж олоод ч явсан хүү Патрокл тэр очиод Ахилд хоёулаа ингэж хэлээгүй штэ. Хоёулаа одоо буцахгүй бол болохгүй. Ахил уурлнаа гэд. Тэгээ Патроклыг татаж босгоод үлдсэн нэг морой тэргэндээ хөллөөд Патроклыг дугуйт тэргэндээ суулгаад явж байгаа хгүй. Тэгээд явахын тулд болохоор ингэ жоохон дайлаж ирэхэд Трой хот нэлээ ойрхон дөхөөд ирсэн юм байна л та. Тэгсэн Патрокл Трой хотыг харсан чи ерөөсөө цэцэрлэгийн хүүхэд ч эзэлж авч чадхаар болцсон. Тийм сул дорой харагдаж гинэ. Тэгсэн ягаад чи Патроклыг дотроос нөгөө зүүн мөргөн дээр чөтгөр нь хатгаад мань хүн за тэгвэл би ерөөсөө Троийг эзлээд авъя. Троийг эзэлж авсан гэдэг тэр алдар гавья ямар их байх вэ? Тэр бодолтой хөтлөгдөнгүүтээ дугуй тэргээс нь өсөрч буугаад Трой хотын хан хэрэмрөө ингээд авирж гэлсэн байна. Чулуун хан байгаа штэ. Зай завсраар нь хөл гараа оруулаад дээшээ авирж гэлсэн. Тэгсэн Патрокл гэдэг нэрийн нэг хүнийг л тайван дуудчих гинэ. Гайхаад ингээд дээшээ харсан чинь тэр хан хэрмийн орой дээр нь Аполлон бурхан ирээд суучихсан. Тэгснээ ингээд хуруугаал хөдлөсөн чинь Патрокл шууд тэр хан хэрмээс нь доошоо унчиж ийн гэж байгаа байхгүй. Тэгсэн мань хүн яагаад ч мэдгүй дахиад бууж өгөхгүйгээр хан хэрэм рүү ингээ авираад исэн. Аполлон ингээ дахиад тэрийг унгаасан. Тэгээ бэжсэн чинь Патроклийн нөгөө өмссөн байсан дуулга нь тайлагдаад өнгөрцсөн юм байна. За тэр болтол Троийн дайчид Хектор тэргүүтээ бүх дайчид бүгдээрээ Ахил гэж бодож исэн. Хэрвээ Ахил байх юм бол Ахил ч нөгөө яалагдашгүй, шархташгүй гэдэг нэг тийм цуу яриа тэдний дунд түүхцэн байсан болохоор угаасаа ч Ахил руу ингээд нэг шууд дайраад байдаггүйсэн юм байна л да. Патрокл байгааг харангуйтаа Хектор яасан бэ гэхээр шууд жадаа барьж агаад Патрокл руу шийдсэн. Патроклийн хөлийг оноод Патрокл өнгөрөөд унсан чинь Хектор ингээд жадаа бариад яг Патрокл руу алхаад ирж гин. Патрокл тэр үед юу гэж бодсон бэ гэхээр Хектор чи намайг алж болохгүй штэ. Чи намайг алах юм бол чи өөрөө өхөн. Хэрвээ чи өөхөх юм бол Ахил өхөн. Гэтэл мэдээж тэрний бодлыг Хектор юу гэж сонсговтэй ирээл шууд жадаа гизрүүн дүрээд эргүүлсэн гэж аахгүй. Тэр маш аимшигтай өвдөлт. Гэхдээ Патрокл өөхөөсөө өмнө сүүлчийн удаа бодсон бодол нь юу байсан бэ гэхээр Ахил минь. Менелай хаан Патроклийн цогцыг тэврээд Ахилд авчирч өгнөө. Ахил Патроклыг өгсөн байхыг хараад хамгийн түрүүнд хийх гэж оролцсон үйлдэл нь юу юм бэ гэхээр өөрийнхөө нөгөө бүснээсээ сэлмээ гаргаж ирээд өөрийнхөө хоолойг огтчиж өгөхийг хүссэн. Гэвч одоо тэр өөрийнхөө бүх сэлэм зүйлсийг Патроклд өгсөн байсан учраас өөрийгөө ингээ хороож чадах зэвсэг түнд олдоогүй. Яг Илиада дээр бичснээр бол Патроклийн өгсөн байхыг хараад Ахил аимшигтай чанга ойрлдог. Тэр чанга орлоныг нь далайн ёроолд амьдардаг ээж нь хүртэл сонссон гэж бичсэн байт юм бэлээ. Тэгэл Ахил ерөөсө Патроклийн цогцыг барьж аваад орилол чарлал өөрийнхөө тэр нэг алтан шаргал үсээ зулгаагаал хашгираал уйлал дэргэн торондноос нэг Одисей, Диомед, Менелай хаан гэд за тайвшир хоол ундид гингүүд баг тэдрийг барьж авч алчих гал маш аимшигтай гашуудсан. За тэгээ Патроклийн цогцыг өөрсдийнхөө нөгөө амьдардаг майхан руугаа тэрж орочоод орон дээрээ хөвтүүлээд тэр шүнжэнгөө Патроклийн гэд биеийг нь цогцыг нь тэврээд уйлж хонсон. Энэ явдлыг сонсоод Агамемнон хаан нөгөө Брисейдагийн чи авчираад Ахилд өгөөд ийм зүйл болсон маш их харамсаж байна. Одоо чи грекүүдтэйгээ нийлээд Патроклийнхаа өшөөг ав гэхэд Ахил бол угаасаа авна гэж шийдсэн. Надаа Брисейда энэ чинь бүр ямар ч хамаагүй гэж хэлж байгаа. Уулзч ороод ирсэн чинь нөгөө Брисейда аль хэдийнэ ингээд төмпөн савнд ус мус хийцэн. Патроклийн тэр аимшигтай цус шороо болсон биеийг ингээ угааж цэвэрлээ байж идэг. Ахил уурлаа. Чи хэн болчоод Патроклд гар хүрж байгаа гэсэн чинь Брисейда өөдөөс нь уурлаад чи өөрийгөө ер нь хэн гэж бодоод байгаа. Чиний бардам зангаас олж өнөөдөр Патрокл өгсөн. Патрокл бүр чамаас хамаагүй илүү эр хүн байсан. Тэр бол Мирмидончуудын хамгийн шилдэг нь байсан. Буюу нөгөө зөвнөл нь биелсэн юм байна. Ээж нь хэлсэн шүү дээ, тэ. Мирмидончуудын хамгийн шилдэг дайчин 2 жилийн дотор өгнө гэсэн. Тэр нь бол Патрокл байжээ. Брисейда уурлаад Патроклыг хайрлсан хүн ганц чи гэж бодоод байгаа юм уу
гэж хэлээд зөрүүдлээд энэ хүн ингээд цэвэр цэмцгэр байх. Одоо ёс төртөөгөр оршуулгадах юм эрхтэй гэд Патроклийн биеийг нь арчиж цэвэрлээд угаагаад гараад явсан байгаа юм. За тэгээ шүнжэнгөө мөн л Патроклийн цогцыг тэврээд уйлж унжаад нойргүй хомжоо үүрээр ээж нь орж ирээд одоо тэртээ тэргүй Патроклийн өшөөг аавна, тэртээ тэргүй Хектороос өшөөг аавна гэдгийг мэдж байгаа учраас шинэ хуйг дуулга авчирсан. Яагаад гэвэл өөрийнх нь нөгөө хуйг дуулгыг нь Патрокл өмсөж явж байгаа тэр хавар энэ нь бол тараагаа хайцаан гэсэн. Тэгээ шинэ хуйг дуулга өмсөд бусад цэрэг мэрэг тэр айрмаа хүлээхгүйгээр шууд л майхнаасаа гүйж гараад Хектор гэж орилол Троийн зүг давчиж байгаа. Троийн гадаа ирэхэд Хектор угаасаа бас өөрийнхөө юу хийснийг мэдж байгаа учраас хүлээсэн байж идэг. Тэр хоёрын одоо дуэл эхэлнэ. Хектор дуэл эхлэхээс өмнө угаасаа л Ахиллд одоо алуулна гэдэг тэр хувь тавилангаа хүлээн зөвшөөрсөн. Намааг угсны дараа чи харин цогцыг нь миний эцэгт өгчөөрөө гэж гуйхад Ахилл бол би чамааг алж агаад арьс махыг чин түүхийгээр нь идэнэ гэж хэлээд дайран ордог. Тэр өдөржингөө Ахилл хичнээн хүнийг алж хяздгийг мэдгүй орой болоход бүх биеийн цуснд будагдчихсан. Дугуй тэргийнхаа араас Хекторийн цогцыг зүүчгсэн чирсээр агаад цэргийн хуарандаа ирж байгаа. Ингээд Патроклыг үгснээс хойш анх удаага Ахилл унтахтаа бас яаж тайван товдээ хар дарч зүүдлэн Патрокл битгийлдээ намайг хүлээж ил даа гэж зүүд нойрондоо яриад байдаг. Манай нөгөө монголчууд ч хүний сүнс 49 хоног болоод дараа төрлөө олдог гэж ярьдаг шиг энэ үеийн хүмүүсийн дунд байсан итгэл үнэмшил нь юу юм бэ гэхээр хүнийг хэрвээ нэр төртөөгөөр яг оршуулад буш буухан дээр нэрийг нь бичээд ингэж үлдээхгүй бол тэр хүний сүнс нь амиралдгүй underworld гэдэг байгаа тийм доод ертөнц рүү явдаггүй юм байна л да. Тэнгүү зарим номын одоо яг энэ зарим нэг хэсэг Патроклийн амирлаж чадаагүй байгаа доод ертөнц рүү явж чадаагүй байгаа сүнсний өнцгөөс нь бичсэн байдаг. Патрокл Ахиллыг яаж зовж шаналж байгааг нь яг дэрэгдээс нь хараа зогсож байгаа. Гэхдээ Ахиллаас гуйдаг. Ахилл минь одоо ингээ миний биеийг тавьж явал, намааг тавьж явал, намайг оршуулад өгөө, намайг битгий энэ завсрын ертөнцид байлгаа гэд гуйж байгаа боловч мэдээж Ахилл тэрийг сонсохгүй шүү дээ. Маргааш нь Ахилл босонгуудаа Хекторийн цогцыг нөгөө дугуй тэрнээсээ зүүсэн чигээрээ Трой хотыг тойроод давхин бүх ард иргэдэд нь Баатар Хектор нь ямар болсныг харуулах гэж өшөөгөө тэгж авч байгаа гэсэн. Фитета ээж нь ирээд одоо хүм чи натаа болноо. Хекторийн одоо цогцыг нэцэн хитэн нүг яс төртөө оршуулга тий бурхад хэлгэнж гинэ. Аполлон бурхан бараг дахиад ингээд чамайг шийтэх гэж занж гинэ гэсэн чинь Ахилл бол надаа одоо бүр юу ч хамаагүй тий бүр юу ч наалтаа болцсон гэдэг шиг. Та ингээд Патроклыг амьдруулж чадахгүй юм бол надаа юу ч хамаагүй. Надтай дахиж битгий юм яа. Гэсэн ээж нь хэлж байгаа. Чи ч гэсэн хүүхдэрээ байна да. Чиний 12 настай хүүчин чиний хажууд жинхэнэ эр хүү юм байна гэж хэлдэг. Тэгэхээр Ахиллийн Дедамеятай гэрлээ олсон хүүхэд нь бол 12 нас хүрчихсэн. Тэрийг нь ээж нь өсгдөг юм байна л да. Трой хотыг тойрж Хекторийн цогцыг чирж давхиж агаад Ахилл майханд орж ирээд Патроклийнхоо хацрыг нь илбэж мэлбээд цогцыг нь тий хацрыг нь илбээд Хекторийн биеийг бол зүгээр майхныхаа нэг бол руу шидэж байгаа. Тэгээ хоол ундаа идэхээ байжсэн чинь гинт гаднаас үс гизэг нарцаасан хувц цунар нь урагтаад норцсон нүүр ам ингээ шороотоос халтар болцсон өвгөн орж ирнэ. Юу хүн блэ гэсэн чинь би Троийн хаан Приам байна гэж хэлдэг. За түүнийг сонсоод Патрокл бол яагаад ч юм дотроос нэг юм хатгаад Приамыг ингээд ийшээ суу, дээшээ суу, цай унд дарсуу гэдэг ингээд дайлж байгаа юм. Тэгсэн Приам хэлж байгаа. Миний сайхан хүү минь чиний ингээ гарт амиа өргөтлээ. Миний хүү гэхдээ чиний одоо хайртай хүний чинь хөнөөсөн гэдгийг би мэдж байгаа учраас чи бит хоёрын одоо зовлон гуниг шаналлал яг ижлэхэн байна. Гэтэ чи хүүгийн минь цогцыг надаа өгөөч гэж би чамаас гуйх гад өөрийнхөө ч зэргүүдээс тэр танаа зэргүүдээс ч тэр бултан мөлхөж одоо энэ ирээд чиний өмнөөс гуйж гинэ. Хүүгийнхаа цогцыг ёслол төгөлдөр оршуулахгүй бол миний хүү доод ертөнцид очиж чадахгүй. Завсрын ертөнцид мөнхөд шаналнаа. Тийм учраас чи миний энэ хүслийг болгоогооч гэдэг гуйсан чинь тэр нэг Ахиллийн сэтгэлийн утсыг хөндөд Ахилл за хаантан та буцчи би өөрийнхөө зарцнараар хүүгээд нь биеийг цэвэрлүүлээд тань руу хөргүүлж өгөө гэж хэлсэн байгаа. За ингээ Хекторийн цогцыг эргүүлж өгнө. Маргааш өглөө нь босоод Ахилл Патроклыг яг ёслол төгөлдөр оршуулдаг буюу биеийг нь шатаадаг. Шатаагаад үнсийг нь вааран савнд хийгээд тэгэнгүүтээ өөрийнхөө туслахуудаа юу гэж хэлсэн бэ гэхээр намааг өгөхээр миний үнсийг Патроклийн үнстэй чандартай холиорой бит хоёр үүр тамд байхыг хүсэж байна. Хэдий Троийн хамгийн том баатар үсэн ч Анатоли бол баатараар дутаагүй Хекторийн орыг залгамжлах дараагийн баатар гарч ирнэ.
Сарпеданоос өөр Хектор туслах, Тройд туслах дараагийн хамсаатнууд гарч ирнэ. Ингээд дайн байлдаан үргэлжилсээр л. Троийн цайз дотор Парис ном сумаа живчиртэл татж байгаа. Аполлон бурхан түүний хажууд зогсоод Ахиллыг ингэж харваа гэж зааж өгнө. Парис Аполлоны зааврыг дагаад ном сумаа харавхад Ахилл яаж ч юм яг өөрийг нь чиглэж ирж байгаа сум байгааг мэдэрсэн юм шиг эргэж хараад нуруунд нь зогцсон сумыг мэдрээд тэр хөвдөлтийг мэдрээд нүүрээрээ урагшаага газар саваад унж байгаа. Гэхдээ нүүрэнд нь айдас биш өвдөлт биш инээмсэглэл тодорсон байна. Далайн дархиуд ирж Ахиллийн биеийг аваад угааж тослоод галт шатааж оршуулж байгаа. Ингэхдээ далайн дархиуд уйлах бол Фетида ганц ч тусал нулимс туслуулахгүй. Одиссей Фетидаас асууж байгаа юм л да. Ахилл үхэхдээ чандрыг нь Патроклийн чандартай холиорой гэсэн ингэж ёсоор болохгүй гэхэд Фетида надад одоо юу ч хамаагүй өөрсдөө мэдээд хийгээд. За ингээд Патрокл Ахилл хоёрын чандрыг хольж байгаа. Гэхдээ Патроклийн сүнс нь болохоор тэр хоёрын ингээд чандар холигдож байгаа гэдгийг мэдэрч байгаа ч гэсэндээ Ахиллтай уулзаж чадаагүй гинэ. Дайн үргэлжилсээр шин зүгнэл гарч ирнэ. Ахиллийн хүү ирээгүй цагт Трой хот ялагдахгүй. Ахиллийн хүү ирэх юм бол Трой хот ялагдана гэд. Хаадын зөвлөл уулзаа бэжсэн чинь гаднаас би эцгийнхээ орыг залгахаар ирлээ гэд 13 настай час улаан үстэй хүү алхаж орж ирж байгаа. Энэ бол Ахиллийн Эйдамеята төрүүлсэн хүү юм байна. Энэ хүүг Фетида далайн дарих авч өсгсөн. Урхдын эдэш уушаар хоолж ис учраас хэдий 12-3 настай ч гэсэндээ би яг нас бий төрсэн хүн шиг бадрун. За дээрэс нь нэлээд харгас эрцгий зантай. Хүү бол хамгийн ихэнд хийж байгаа ажил нь аавынхаа оршуулгын ёслолыг хариуцж ажиллах. За Одиссей тэргүүтээ хаад баатрууд аавын чинь хамгийн одоо хайртай хүн бол энэ Патрокл гэж хүн байсан. Энэ хоёрын үнсийг хамт ингээд нийлүүлээ холсон байгаа гэд. Ахилл одоо хаана оршуулах вэ? Хаана хөшөө дурсгалыг босгохгүй гэхэд Ахиллийн яг Парисын суманд оногдоод унсан тэр газар нь оршуулахар шийднэ. За тэгээд энэ үеийн ёс заншлаар бол хэр чиний алтар нэртэй агуу гавьяатай хүн нас барж ин тэр чинээгээрээ дээр нь барьж байгуулж байгаа хөшөөнд дурсгал нь тийм том байдг юм байна. Тэгэхээр Ахиллийн хөшөө бол тэнгэр багандсан тийм том хөшөө байсан. За тэгээд доор нь л яг Троийн дайнд Ахиллийн хийсэн гайхамшигтай алдартай тулаануудыг дүрсэлсэн тийм чулуун сэлбрүүдийг мөн хийж өгчээ. Ахиллийн хөшөөний доор болохоор ганцхан Ахилл гэж бичиж байгаа. Яагаад Патрокл гэж бичихгүй байгаа юм бэ гэсэн чинь хүүн миний аав бол хаан хүү. Яагаад ингэж эзнийг нь зарцтай нь хамт оршуулад зарцын нэрийг бичих ингээд ерөөсөө хүлээн зөвшөөрдгөө. Ахиллийн сүнс бол оршуулгадаад ёслол төвлөр оршуулгадаад буш буухан дээр нэрээ бичүүлээд амирлчж байгаа. Гэтэл Патрокл хөрхий завсрын ертөнцид байгаа л. Патроклийн сүнс Одиссей дээр нэг шүн зүйтэнд нь очиж гойдог. Чи нэг Ахиллийн хүүтэй яриад өгөөч. Намаа битгий завсрын ертөнцид ингээд байлгаач гэд. Одиссей очиод хэлдэг хүүд нь Патрокл бол яг үнэндээ тийм зарц биш штэ. Харин ч хааны хүү байж байгаа цөлөгцсөн гэж хэлж байгаа. Хүүн тэрийг мэдээж хүлээж авахгүй. Тэгсэн Одиссей хөрхий хэлж байгаа юм л та. Би одоо энэ дайнд ирээд ингээ 10 жил боллоо. 10 жил болохдоо би уул нь хайртай эхнэрээ хүүгээ гэртээ үлдээгээд ирсэн. Өнөөдөр миний эхнэр хүү амьд байгаа мó үгүй юм уу гэдгийг би мэдэхгүй. Тэдэр ч гэсэн намайг амьд байгаагүй мэдэхгүй байх. Гэхдээ бид нар яадаг вэ гэхээр ядчил доод ертөнцид эргээд учрандаа гэсэн энэ ганц бодлоор голоо зогоод юмаа гэсэн чинь хүүнээс тэрийг зөвшөөрөхгүй байгаа хгүй. Тийм л харгас эрцгий хүүтэн сэтгэлтэй хүүтэй болцоон гэсэн. Одиссей зааса би ямар ч гэсэн чадах бүхний хийлээ гэж хэлээд гараа явж байгаа. Зөвнөл ёсоор Ахиллийн хүү Тройд ирсэн. Одиссей нөгөө алдар Троийн морь гэдэг арга замаас идэж болоо Трой хотыг буулгаж аваад үнсэн товрог болгосноор энэ дайн дуусж байгаа. Дайн дууссан учраас яах вэ гэхээр нөгөө грекүүд маань буцаад явнаа. Грекүүд буцаад явхдаа ч Патроклийн нэрийг ямар нэгэн бош буухан дээр тавьж тэмдэглээг учраас Патрокл завсрын ертөнцөдөө ингээд үлдчихэж байгаа. Битгий аваач гэж тэд одоо сүнснийхаа тэр ертөнцөд завсрын ертөнцөд хичнээн хашгирч ойрлж чарлаач хинч түүнийг сонсохгүй. Ийм мөнхийн шаналнд унчиж байгаа. Грекүүд явсны дараахан гэсэн Фетида өдөр болгон Ахиллийн буш буухан дээр ирдэг болж гинэ. Ирээд юу ч хэлэхгүй ерөөсөө суугаал байдаг. Фетида бол өөрөө далайн дээрх охин тэнгэр бурхан учраас Патроклийн сүнсийг хардаг, мэддэг, ярилцаж чаддаг. Патрокл асууж байгаа юм л да. Фетида чи юунд өдөр болгон энд ирнэ вэ гэдгсэн чинь миний хайрлаж өсгсөн Ахиллийн хүү нас барсан гэд. Яагаад нас барсан юм бэ гэсэн чинь Агамемноны хүүгийн сүйт бүсгүйг нь хүчнэсэн.
Тийм учраас Агамемноны хүү түүнийг алсан гэж байгаа. Патрокл тэгээд чиний тэгээд Ахиллаас дээгүүр тавиад Ахиллаас илүү хайрлаад өөрөө гартаж өсгсөн хүү чинь ийм л хүү байсан байна. Чи тэрийг ойлгож байна уу гэхэд Фетид бол одоо ёстой жинхнээс нь одоо юу ч налтаа болсон гэж сууж байгаа байхгүй. Патрокл ингээ Ахиллийн тухай сайн сайхныг ярьж өгдөг. Ахилл чи ингээд багтаа ийм хүүхэд байсан, ингэж өсөж төрнсөн. Бит хоёр ийм давааг саад бэрхшээлүүдийг хамтдаа туулж гаргасан гэд Ахиллтаа өнгөрөөсөн бүх сайн сайхан дурсамжаа Фетидад ярьж өгч байгаа. Фетида бол өөрөө нөгөө хүүгээ аавынх нь халамжд үлдээсэн өөрөө гартаж өсгөөг учраас тэр бүх зүйлийг нь одоо анзаарч харж чадаагүй. Патроклийн ярьж байгаа энэ бүх Ахиллийн талаар сайн сайхан аз жаргалтай дурсамжуудыг нь Фетида сонсоод өдөр ирэх болгонд нөгөө зүрхэн зөөлрөөд хүрэл зүрхэн хайлаад нэг өдөр ирснээр Патроклийн сүнсэнд хэлж байгаа. Тэр чамааг хүлээж байгаа. Чи одоо түн рүүгээ явдаа гэж хэлдэг. Яасан бэ гэсэн чинь Ахиллийн мунхан дээр Патрокл гэдэг нэрийг Фетида сэлсэн байжээ. Ингээд сүүдэр дунд хоёр хүний сүнс нэг нэгнийхэн гарыг олж хөтөлцөөд цаашаага үүрт мөнхт хамтдаа алхан отноо. Хэрвээ та бүхэн грекийн баатрууд, домгийн иймэрхүү төрлийн зохиолууд таалагддаг бол би та бүхэн дараа нь яг энэ зохиолчийн Circe гэдэг нэртэй эмэгтэй гол баатартай зохиолын талаар ярьж өгтөө баяртай болно. Хэрвээ сонсомоор байгаа бол комент хэсэгт сонсомоор байгаа бичиж үлдээгээрэй. Баярлалаа. Баяртай.